Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржимхийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх зураг видео хичээлийг та бүхэнд хүргэж байна. Төрөх ба төрхийн өвдөлт. Төрөлт нь байгалийн жам масны үзэгдэл бөгөөд хүндрэлгүй төрөх нь эмэгтэй хүн бүрийн хувьд харилцан адилгүй байдаг. Та 32 дахь 7 хоногоос эхлэн төрөлтийн төлөвлөгөөгөө жирэмсэн хяналтын эмчтэйгээ хамтран гаргаарай. Төрөлтийн төлөвлөгөө гэдэгт өөрөөрөө төрөх үү, кесар мис заслаар төрөх үү гэсэн хоёр арга байдаг. Танд ямар нэгэн онцгой халамж хэрэгцээ байгаас талаар төрхөөс өмнө эмчтэйгээ ярилцаарай. Төрхийн өвдөлтийг хэрхэн мэдэх вэ? Биеийн зарим хэсэг нь мдээгүй болсон эмэгтэйд хүчтэй өвдөлт байхгүй ч ураг төрөхөд бэлэн болсныг мэдэрч байх мэдрэмжтэй байдаг. Зарим эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлийн онцлогоос шалтгаалаад өвдөлтийг өөрөөр мэдэрч болно. Нугасны гэмтэлтэй эмэгтэйг дисрефлексийн талаарх мэдээлэл. Хэрэв та нурууны дээд үений 6 болон түүнээс дээш нугасны гэмтэлтэй бол таны толгой гинт өвдөж, хөлрөн даралт ихсэж байвал дисрефлексийн шинж байж болзошгүй гэж үзнэ. Ийм тохиолдолд та юу хийх вэ? Эмчид тогтмол үзүүлж, даралтаа шалгуулж бай. Давсгаа тогтмол суллаж бай. Учир нь давсаг дүүрэн байж чинэрх нь дисрефлекс үүсэх шалтгаан болдог. Хэрэв та байнгын катетер ашигладаг бол гуурсан нугалрах, бөглөрөх, хавчуулагдах зэргээр шингэн гадагшлуулахад саад болох зүйл тохиолдсон эсхийг сайн ажиглаж байгаарай. Төрөлтийн үеэр тохиолдож болзошгүй булчингийн чангарал, шүрмэс таталт. Тархины саажилт, нугасны гэмтэл, саа өвчнөөс үүдэлтэй мдээгүй эмэгтэйчүүдэд өвдөлт өгөх хүүхэд төрүүлэх үед булчин хатурч, зангирах, шүрмэс татах эрсдэл гарсаар байдаг. Төрхийн өвдөлт өгөх бүрт зангирсан булчин дараах аргаар суллана. Өвдөлтийн хооронд дасгал хөдөлгөөн хий. Булчин амраахын тулд цэвэрхэн халуун устай онгоцонд суух. Халуун усанд норгосон даавуугаар бүлээнжин тавих. Толгой мөрөн доороо юм ивж өндөрлөн хөвтөх. Кесар хагалгааны тухай. Хөгжлийн бэрхшээлтэй зарим эмэгтэйчүүд дараах тохиолдолд хагалгаа хийлгэх шаардлагатай. Та хөгжлийн бэрхшээлийн онцлогоос болоод хоёр хөлөө дэлгэж чаддаггүй тархины саажилт, ревматизм буюу хэр хөвчин, артерит, эсвэл булчингийн чангаралттай гэх мэт. Одоо эмэгтэйн хувьд арцаг яс жижиг, нурууны T6 болон түүнээс дээш төвшин нугасны гэмтэлтэй, ургийн өсөлт том эсвэл буруу байрлалтай, эхийн үтрээ гэмтэлтэй, эхийн сээр нуруу мурилттай, их хөлөө салгах чадваргүй, эхийн үтрээ бага хүүхэд том, их төрж чадхааргүй цуцсан гэх мэт тохиолдлууд байж болно. Төрсний дараах үе. Халдвараас сэргийлэхийн тулд тогтмол усанд орох. Бэлэг эрэхтнээ байн угааж цэвэрхэн байлгахад анхаарах. Багаар тооцоход 6-7 хоногийн турш аль болох сайн унтаж амрахыг хичээх. Ердийнхөөсөө илүү илчлэг хоол хэрэглэх. Шингэн зүйл сайн уух. Дасгал хөдөлгөөнтэй байх. Хүүхдээ 1-2 цагийн зайтай 2 хөхөө хоёуланг нь хөхүүлэх. Эмэгтэйчүүд жирэмслэлтийг үргэлжлүүлэхээр шийдсэн тохиолдолд жирэмсний хяналтандаа тогтмол хамрагдаж, эрүүл мэндэд анхаарч, хөгжлийн бэрхшээлийн онцлог, жирэмслэл болон төрөлтөнд хэрхэн нөлөөлөхийг эмчтэйгээ хамт судалж, эрслээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлийг чадахжуулах, тэдэнд хүрэх, нөхөн үржихийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь төсөл.